Бүдүүн шулуун гидсний мэс заслын эмч нарын хамтарсан олон улсын 6 дугаар хурал боллоо. Монгол Солонгос хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд тогтмол зохион байгуулдаг уг хурлаар бүдүүн шулуун гидсний хорт болоод торгуу хавтрын оншилгоо эмчилгээ, дурангийн болоод робот мэс заслын сүүлийн үеийн дэвшилтэд арга туршлагыг хэлэлцсэн байна. Бүгд найрамдах Солонгос улс бүдүүн шулуун гидсний хорт хавдрын өвчлөл өндөр орнуудын нэг. Үүнтэй холбоотойгоор тус улс эрт дэлгэрүүлэг оншилгоо эмчилгээний арга технологи тасралтгүй сайжруулж байна. Монгол улсын хувьд ч мөн адил энэ төрлийн хавдар түгээмэл тохиолдож өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Солонгос улсын эрүүл мэндийн салбар эмчнэр мөн эмнэлгүүд нь бол нэлээд дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Яг олон улсын эмчнэртэй харахад бол бараг л топ 3-т юм байна. Тэгэхээр ийм эмч нартай бид туршлага суралцсан, цаашлаад өөрсдийнхөө алдаад байгаа зүйл, хаана дутагтаад байгаа зүйл, тэрийг яаж сайжруулах вэ маш тодорхой болгож харж байгаа. Бүдүүн гидсний хавдар нөхөн сэргийг, арцгийн эрхтнүүдийн нөхөн сэргийг хагалгаануудыг бид нэр дурангийн мэс заслаар хийгээд 20 гаруй жил болж байна. Тэгээ энэ бидний үзүүлэлтүүдийн судалгааны үзүүлэлтүүд дэлхийн бусад орнуудын үзүүлэлтүүдэд ижил түвшинд байдаг. Хавдрын чиглэлээр бид нар сүүлийн үед энэ молекул генетикийн шинжилгээнүүд, хавдрын дархлаа эмчилгээ, бай эмчилгээний энэ чиглэлүүдийг бас Монгол улсад их хөрөн нэвтэрч байна. Сүүлийн үед ялангуяа энэ технологи, химийн оюун ухааны технологи Монгол улсад бас хөргөн хэрэгжилж байна. Энийг бас бүдүүн шулуун гидсний мэс заслын чиглэлд бас анхдагч болон бид нар хэрэгжилж байна. Уг хуралд бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд оролцож байна. Монголын эрүүл мэндийн салбартай олон жилийн турш нэгт хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хамтарсан хурлыг санаачлан эхлүүлжээ. Энэ хуралд би 6 дахь удаага оролцож байна. Энэ хугацаанд Монголын мэс засалчдын ур чадвар мэдэгдэхүй захисныг харлаа. Солонгост энэ төрлийн хавдар нийт хорт хавдрын өвчлөлөөр 3 дугаарт ирэмлэгддэг. Тиймээс мэс засалчдын ур чадварыг тасралтгүй дээшлүүлж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь маш чухал. Робот мэс засал нь эмчийн шууд удирдлага дор хийгддэг өндөр нэр дэвшилтэй арга юм а. Хүний гар хүрэхэд хүндрэлтэй бичил хийсэгт хүрч илүү нарийн аюулгүй мэс засал хийх боломжийг бүрдүүлдэг. Технологийн хөгжил нь эрүүл мэндийн салбарт ч сайнаар нөлөөлж байна. Энэ хамтын ажиллагаа нь эмч нарын ур чадварыг дээшлүүлж, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэж байгаа юм а.